манай ажлын хэсэг бол бүхий л одоо мэргэжлийн байгууллагуудынхаа мэдээлэл дүгнэлтэн дээр тулгуурлаад хяналтын ерөнхий сонсголоо зохион байгуулаад тэндээс тов тодорхой дүгнэлт саналууд гаргаад ирсэн байна. Энэ дээр 2-3 зүйлийг бид илүүтэй анхаарах ёстой болов гэж би бодоод байдгийг. Энэ агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон арга хэмжээнүүд авсан. Үрдүн яав гэдэг асуудал яриад байгаа. Гэтэл бид нэг цэгээс гарч байгаа утаа гэдэг юм уу хүнд элементүүдийн одоо үзүүлэлтийг бууруулах талаар тодорхой юм хийсэн боловч нэмэгдээд байгаа их үүсвэр гэдэг юм уу нэгжүүдэд анзаараг өргөцсөн байхгүй. Тэгэхээр энэ дөрвөн уулын дундах энэ хөндөй дотор агаар солилцооны ямар багтаамж юу байгаад байгаа юм бэ? Энэ нь ер нь хэдий хэмжээний одоо утаа хий гаргадаг юм байж нөгөөх дотор нь хангагдаж явах юм бэ гэдэг асуудлаа бид ер нь их бага судал суулсан юм билээ шүү дээ. Тэр битгий хэл түлш түлээд утаа гаргахын зэрэгцээ эн чинь дотоод шатлалтын зарчимтай хөдөлгүүртэй өчнөө юмнууд оруулаад ирдсэн. Тэр хөдөлгүүрүүд өөрсдөө ашиглалтын гэдэг юм уу за бас зарчмын алдаа илдүүлсэн юмнууд гарвал ялгардаг хий бүх юм нь нэмэгдээд явцдгийг бид амьдралаараа л мэдэн шүү дээ. Чин дизель тэрэгнүүдээс ахгуулаад өглөө хүүтэн дээр асахаар ямар хэмжээний юм ялгаруулдаг билээ, халтсан хойноо ямар хэмжээний юм одоо ялгардаг билээ гэд. Тэгэхээр зэрэг энэ талаасаа ер нь бас нэг судалгаа юмнуудаа хийж за энэ нөхцөл стандартаа хангуулах талаас нь бид анхаарлаа хандуулах ёстой байхаа. Энүүнийг ер нь бид нэг дуурах цаг нь болсон болов уу гэж би нэг юм бодоод байдгийг. Хоёр дахь зүйл ерөөсөө үнэхээр л одоо эрүүл аюулгүй орчин бүрдүүлээ агаар орчны бохирдлыг бууруулъя гэж үнэхээр л ярьж байгаа бол энергийн хангамжийг нэмэгдүүлэх тухай асуудал байгаамаа. Өнөөдөр бид яг нэгний хэлэхэд цахилгаан дулаан хоёрын нь хангамж өөрөө тийм хүрэлцээтэй биш байгаа үйл явцаас хамаарад энэ ажил үр дүнтэй явж чадахгүй байгаа байхгүй. Хоёрдугаар түгээдэг шугам сүлжээний асуудал байгаа байхгүй. Энүүнийг ижбэрэн шийдэх тэр 2040 гээд сая хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний юу батлагдчихлаа. Энэ том зарчмаа барьж бид илүүтэй ажиллах ёстой. Энэ бол биднүүсийн хамгийн тэргүй ээлжинд бодох хөрөнгө мөнгөнд чиглүүлэх ёстой гол зүйл энэ. Үнэхээр л хотчлт бий болгоё. Тэр нь иргэддээ ээлтэй бай гэвэл бид энэ хүн төрөлхтний бий болгосон энэ төлөвлөлт соёлыг бий болгохоос өөр арга байхгүй. Тийм учраас одоо тэр нэг дэд төвүүд гэж нэг 4-5 зүйл яригадаад байгаа. Энүүн дээрх ажлыг хурдсахар хэмжээнүүдийг шуурхаа авч асуудал зохицуулах ёстой. За дараагийн миний нэг хэлчихмээр байгаа санаа бол яа харахгүй одоо түлшил хийгээд юм төлж байгаа бол утаач байна уу, хийч байна уу, элементүүдч байна уу ялгарна уу. Тэр нь хүлээн зөвшөөрөгдөх тухай ойлголт л байгаа. Тэгэхээр тэр хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс бага хэмжээний юм ялгаруулдаг л тэр стандартыг нь баталж өгөх тухай асуудал байгаа. Түншин дээрэнч тэр, зуухан дээрэнч тэр, яндан дээрэнч тэр. Тэр стандарт техникийн зохицуултыг бид баталж өгж байж энэ нэлээд тийм зохистой юм руугаа зөв явах болов гэж би бодоод байгаа юм. Тэгэхээр энүүнийг нь одоо нэлээд сайн анхаарч энэ удаагийн гол чиглэл энэ тал руугаа явах. За тэр хяналт мониторингийн чиглэлийн юмнууд байх. Би төрхийн гэхээсээ илүүтэйгээр тэгдэг боломж нөхцлүүдийг бүрдүүлж өгөө тэрнийг хэрэглэх үйл ажиллагаа иргэдийнх нь эрх ашиг байх ёстой. Гэхдээ хүний эрх нөгөөдүүдийнхээ эрхээр хязгаарлагддаг гэдэг зарчмаа барьж нэгэнт хотчиж амьдарч байгаа бол бусдынхаа эрхэнд халдчихгүй байх тухай асуудал шүү дээ. Тийм учраас эн чинь нэг стандартыг нэг мөрдүүлэх гэж зүтгээд яваагийн гол утга учир энд л байгаа л. Тэгэхээр энэ талаас л асуудалдаа бид нэлээд харах хэрэгтэй болов. Манай энэ
дүгнэлттэй тулгуурлаа дараагийн хэлцэх гэж байгаа энэ шийдвэрийн төслийн үзэл санаа энлүүгэн чиглэх болов гэсэн ийм л саналтай байна.